сайн байгаа болчлоо тий. За одоо эндээс нь цааш нь хэдүүлээ энд нэг юм нарийнхан бариул яваад энэ дээр зүсэд харахаар энд надаа юм голдоо нүхтэй тэгшин зүтэр үрсгсэн нүхтэй тэр маань бариул харагдаад байна. Тэр бариулын болохоор ерөнхий хэлбэр төрс хэмжээний дэ гэдэг яг нь хэсгэлсэн төрсөл төр нэмэлт байдал төр энэ төр орсон байна. За энд томроос элемент л гэж ер нь хэлж болно те. Дэ гэдгийг энийг хэдүүлээ хэсэглэж аваад энэ дээр томруулаад энэ дээр авчираад зурцсан гэсэн энэ хэлбэр хэмжээг энд авчир зурсан байна. За энийг ойлгомжтой болгохын тулд юм олон хэсэгт гаргаж ирсэн байна. За цаашлаа. Салт дээр харъя. За тэгэхээр би бол ингэж бодож байна. Энийг хэдүүлээ фронт утгаагаар дээр скетч үсгээд ингэж зурчих. За тэгэхээр би зүгээр төр ашиглах зорилгоор энэ дээр нэг ирмэг хуулж үзэл болох нь гэж үзээд энэ ирмэгийг хуулчих гэж бодод. Ээж гэж. Окей. За би нэг ирмэг энэ төр зүрийн ирмэгийг ашиглаж буцаад тусдагчаа. За одоо хэдүүл энэ дээр ерөнхийдөө бол би одоо нэг юм нэг зүсгэж чадахгүй шууд ингээд фронт хавтаа дээр зурж болдог байхгүй юу ер нь бол. За би энэ шугамтай холбох гэдэг. Тэг ингээд за ийм гурван шугам татчаад хэдүүл энэ feature system-ийн read гэдэг энэ командаар энэ командаар хэдүүлээ зурх гэдэг. За одоо хэдүүлээ энэ дүрсээ энэ одоо хэвтэй яагаад те энэ дүрсээ хэдүүлээ хэмжээг нь өгье. Энд дээр нэг тэгшин цэг зурчаад явсан ч болно шүү дээ. За рибийн дараа нь үлээ тэгшин цэгтэй. За ингээ нөгөөх зургаа хэдүүлээ харъя. За энэ хэлбэр дүрс хэмжээг гаргана. За энд болохоор 25.5 урттай. Тэгтээ өндөр мэдхгүй тий. Өндрийн хэмжээ гэдэг л олъё. Өндрийн хэмжээ хаа байна. Энэ 89 гэж. Тэгшмийн дэглэхээс дэшиг 89 гэж. За 25.5 89 гэдэг хоёр хэмжээг хэлээд өгдөг. За энэ бааз цэгээс энэ хурлагцаа 89 гэж. 89. За тэгээ өөрийнх нь уртын хэмжээ 25.5. За окей. За ингээ гарцсан. За одоо хэдүүлээ юу вэ? Бүс хэмжээ нь энэ 45 градус гэнэ. Энэ үзгийг 45 градус гэж чинь. За тэрийг өгч. Энэ 45 л гэсэн үг. Энд 45 градус гэсэн үг. За энийг болчихж байгаа тийм. За одоо энэний урт нь яг хэдэж байж болно. Нэг 2 ч юм уу гэдэг хүчээ. За гол нь энийг би яах гэж ингэж өгч байгаа юм гэхээр энэ дотроо ингээ орж явах хэрэгтэй гэдэг. За энийг ностгоо ичрах зүйл болох. За надаа ийм байх л болчих юм ер нь. За энэ заавал хар болох гэдэг. За одоо хэдүүл энийг юу feature цэцэр ороод за энийг isometric дээр ингэж жишээ нь харчих. Би ердөө ийм шугам зурсан. Ердөө нэг юм. Уул нь энэ доотлынхын цилиндр биш. Талс гадаргуу байсан бол би бол яах байсан гэхээр энэ доош энэ шулууны зурхгүй гэж болдгийг. Талс гэдэг нь энэ хавтгай дээдлэх нь хавтгай байсан бол гэсэн. Энэ нөгөө цилиндр учраас доошоо нөгөө үүсэж байгаа зузаантай би маань орохын тулд нэгдхийн тулд энэ нэг доош нь ингэж нэмж шулуун зургах юм. За тэгэхээр ямар гадаргуугаас болоод байгаа. За read гэдэг командыг авлаа. За өөрөөр хэлбэл шууд ингээ голын тэнглэгийг би зааж өгөө ингээ хоёр тийш нь энэ яг нь объектыг одоо энтэй параллелаар бит үсгэж болдог гэсэн ийм гурван янзар голын тэнглэгийг зааж өгч болно. Эсвэл тийм ээ наадлын шугамыг заагаад тэр хоёрыг зааж өгч болно. Эсвэл цаатлын шугамыг заагаад наадлын хоёрыг үсгэж болно гэдэг ч юм уу тий. За нэг ийм байдлаар үсгдэг. За энэ дээр хэдүүлээд болохоор өргөний 10 гэсэн хэмжээтэй байсан санаад байна. Нэг хэмжээ байлаа. Ханалаа. За дээрээс харсан зурган дээр баймаар ах хэвээр. Тэр байна уу? Тэр баггүй хат. За хаана ч болж байна.
эндээс харахад байхгүй. Би 10-аар хийсэн санагдах юм. 10 гэж харагдсан да. 10 гэдэг хэмжээ байхгүй хат тий. За би 10 байсан. За нэг газар харагдана. За энэ огтлол дээр харагдаад байгаа юм. Энд 10 гэдэг хэмжээ харагдаад байгаа юм. За тэр огтлыг хаах хэрэгсэн. Энэгээр C гэдэг огтлоор хийсэн юм тий. Тэрнгээр 10 гэж харагдаад байгаа юм биш үү? За одоо хэдүүлээ. Буцаад энэ 10 гэдэг заагаараа өгөөд окей гэж. За тэгэхээр шууд ийм бит үсчдэг гэсэн юм. За herb гэдэг энэ командыг ашиглавал яадаг вэ гэхээр зүсэлтэн дээр яг энэ хэсэг цагаан болж харагдана. Herb гэдгийг ашиглахгүй бол гэж цул өөрөө объектыг сонгож зурчих юм бол гэсэн үг тийм. Ячдаг. За энэ дээр зурагсалж харагддаг гэсэн үг. Ер нь уулын дүрм нь бол ийм нэмгэнд ийм ханыг цагаанаар зурагсан дүрмтэй байдаг. За нэг ийм тэгшинцэгт авчих. Тэр тэгшинцэгт дээр одоо хэдүүлээ нөгөө хэмжээг харж байгаа гэсэн. Энэ доороо хэмжээг харж байгаа. За тэгшинцэгтээ өөрийнх нь өндөр 13 дээрээс 16 өргөн энэ дээдлийн ирмэгээс 6 өөрийнх нь өргөн нь 13 16-гийн харьцаатай 6-гийн зайтай гэж зурж байгаа. Энийг сая 13 гэж харлаа би. 13 өөрийнх нь хэмжээ 16 байсан. 16 байсан. Эндээс энэ ирэм хүртэлцээ сая 6 гэж харах юм. За нийлэн доош юм бэ тий. За тгий харъя. Тэгээ харъя. Тийм би доош байгаа юм бэ. За одоо бүр энэ дээс бол 22 зайтай энэ хоёрын хооронд зул 5.5 гинэ. За тэгвэл тэр 22-оор нөхч үзүүл яач аль нэг л авах. Хоёулынгийн бодлого. Өөр ойлгомжтой болох гэж их хэрэгтэй хэрэггүй юм чи тавьсан юм шиг. За окей ингээд харуулчих. За одоо хэдүүлээ энэ дэр extrude cut. Нэг ингэж яач хүлчтэй. За энэ ингээ гараад ирж байгаа. За rip command-аар хэдүүлээ битээ өсгөж болдог ах нэ. За одоо энийг save хийхгүй бол за одоо хэдүүлээд нэг 4 8 хүл үлдсэн баг. За тэр 8 нөхөйг хэдүүлээ. Хоолойсоор дараал гаргачих даа гэж бодож байна. За position гэж аваад энэ тасыг сонгоод за энд нэг юм хүүхэн гэд авчи тэгээд хэдүүлээ. Энд тэнглэг татаад өгчээ. Энэ тэнглэг өнцгөө харъя. За одоо хэмжээг харъя та. За би энэ үхийг ярьж байгаа шүү. Энэ бол 45 градус өнцгтэй гэж шүү дээ. Тэгшмийн тэнглээс 45 градус өнцгтэй 4 ширхэг нөх энэ ийм 6 гэрцэн 6 нэгийн алхамтай ийм 6 гэрээстэй те. Ийм 6 байх. За цаашлаа. Хэмжээг өгье. Энэ уртын хэмжээг энэ дээр төвлүүлээд энэ сум дээр дарчаар энэ өнцөг 45. За ингээд 45 болсон шүү. За энэ 45 он болсон байна. Тэгэхдээ өнний уртын диаметр 84 байсан санагдах юм. Энэ 84 хөөх нь 2 гэсэн. За ийм байралтай. За байрлал нь бол заагаад өгчлээ хэдүүл дахиад зургаар. Энэ дөргийн диаметртэй энэ хараа 84. Энэ тэнглэг. Энэ нүхний тэнглэг нь 84 диаметртэй гэдэг нь энд харагдчихна. За окей. За энэ ингээд болцсон учраас хэдүүлээ. Окей хичээ. За энд төрөл рүү н орж агаад энэ бол эрестийн нүх. Эрестийн нүх байгаа. Тэгээд хэдүүлээ. Эрестийн нүх гэдэг сонголтоо хийгээд тэгээ энэ дээр 6 нэг гэсэн сонголт байсан санагдана. За тэгээд энэ дээр хэдүүлээ. Line гэдэг хэмжээг авахаар энэний хэмжээнд хэдвэ гэдэг уртын хэмжээ гараад ирнэ. Уртын хэмжээг нь хэд гэж авах юм бол хараадах тий. За урт нь энэ. За эсвэл нэмэлт үзүүлэлтэн дээр тайлбар дээр байж болно. За тайлбар дээр байж болно шүү. За энэ дээр хараа.
Рестэй хэсгийнх нь урт 20, нүхнийх нь гүн 24 гэж өгдөж байгаа юм. За тэрийг нийтүүлээ. Энэ тохирхон дотор л хийндэ. За одоо энэ хараа. Рестэй хэсгийн урт нь сая надаа 20 гэж харагдсан санах юм. Энэ нийт өөрийнх нь урт нь 24 гэж гарч ирсэн санах юм. Ийм 24 20 гэдэг хэмжээ байсан. За дахиад харъя. Энэ рестэй хэсгийн урт нь 20, энэ дээр 24 гэдэг хэмжээтэй чинь. За тэрийг нийтүүлээ гал өгөх гэдэг байхгүй юу? За энэ дээр 20 24 гэдэг окей болсон. За ийм 6. За окей гэж авчдаг. За одоо нэг энэ рестэй имиж надаа юугаар харагдах хэвээр. Косметик ресээр харагдах хэвээр учраас тэр косметикийг сонгосон уу? За буцаж орж харъя. Энэ деталь ингэж ороод шийдэд косметик гэдээ орчих. Тийм косметик ресийн сонгогдчих юм байна уу гэсэн. За ингээд косметик ресээр надад харагдчихвэл ингэ болчих юм. Бүтэрсэн тий. За одоо хэдүүлээ энийг гаргасан нөхөр circular partner зэнэ. За дөрөв штэ чи. Дөрөв шиг. Тэгээ энэ нэрмгийн тав гэсэн гол хөчлөө гэж. Ингээд дөрөв шиг гарч. Окей. За ийм нөх. Үлдсэн мэ те. Одоо нөгөө энэ талын торч дээр бас баг. Талын торч дээр. Энэ дээр байгаа санаа те. Дарга дахиад харъя. Энэ хоёр энэ саяны энэ дотор сая бид нар доторчлынхан гаргацсан энэ бас ингээд гадна талтай адилхан байгаа юм тий. Тэр гадна талын нөхөн ингэж харагдана гэсэн. За тэгвэл гадна талтай хэдүүлээ. Sorry. За энэ торч дээр л байж таараа. За хоолоор даас. Лезер тавлаа. За эндээс position гэж ороод энийг сонголоо. За тэгээд зэгээ хатглаа. Одоо хэдүүлээ байрлалыг зааж өгнө. Байрлалын зааж өгөөд эндээс энэ хүртэл хэмжээсэн юм. За одоо хэмжээг нь аваад энэ хэмжээ энэ цэг дээр хатгахаар энэ шугам гараад ирэхээр энэ цэг дээр сум дээр натгахаар 45 градусын хүрч болж байгаа тийм. За окей. За эндээс нь хэдүүлээ энэ найндрах байх нь 2. За ийм нөхөд. За одоо хэдүүлээ хэмжилтийн. За санагчгүй явчихж болж байна. Энэ дэр өмнөх хэмжээс байж байна. Тэгээд би эндээс үнэ юм харъя л гэж бодсон. Косметикс. Тэрэг тулчлаа тий. Шүү. За энэ яг энэ рестик гэдгээрээ явчихж болж байна. За окей. За энийг нөгөө косметик рис мань харагдж ирж болж байна гэсэн үг шүү дээ. За ингээд косметик ристэй байна. Circular partner. За энэ дээр дөрвөн ширхэг ирмэг заагаад өгч. Энэ хийсаад тий. Ирмэг заагцсан. Ирмэг заагтаад одоо энэ дөрөв гараад ирлээ. Дөрвөн ширхэг юм чинь. Окей. За ингээд тусчих. За өөр элемент үлдэг баха. Өөр элемент байхгүйсэн санаж ингээд холбогчны үүр бэлэн болчихлоо гэсэн үг тийм. Ингээд ийм холбогчны үүр гараад ирсэн. За хоёр шиг тагс авах